Амралтын өдрийн мэндийг хүргэх ирэх юм үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Таны эрүүл мэндийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгааг дуулахад тавтай байна. Таны өнөөдөр эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт маргаашийн баялагийг танд бүтээх болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Энэ удаагийн дугаартаа бид эрүүл элгийн талаар онцолж байна. Үзэгч та бүхэн манай нэвтрүүлэгтэй хамт байснараа эрүүл элэг гэж хум юу хэлэх вэ? Өвчлсөн тохиолдолд юуг анхаарах вэ? Мөн Монголд хийгдэж байгаа элэг шилжүүлэн сулах хаалганы талаар тодорхой мэдээлэл авах боломжтой юм а. Тэгэхээр өнөөдөр бид нэвтрүүлэгтээ Монгол улсын гавьяа дэмж анагаах ухааны доктор профессор Ламсурангийн Жамбалжав, за мөн анагаах ухааны доктор профессор Монгол улсын зөвлөх хэмж Дүгрийн Даваад Оржолон, анагаах ухааны доктор профессор мөн Монгол улсын зөвлөх хэмж Бат улсын Саруул нарыг урьж оролцуулаад байна. Ингээд та бүгд урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгээ бид эхний асуултаа эрүүл элэг гэж чухам яг юу хэлээд байгаа юм бэ? Элэг гэдэг эрхтэн маань хүний эрхтэн системд одоо ямар үүрэг оролцоотой оролцдог юм эрхтэн байдаг юм болоо гэдгээс эхлэе гэж бодож байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би товчхон эрүүл элэг гэж чухам юу вэ гэдгийг товчхон мэдээлэл хүргье. Тэгээд эрүүл элэг гэдэг бол хүн маань хамгийн чухал юм маань олон эрхтэн системүүдийн үйл ажиллагаа хэвийн жигд байж ээж хүн эрүүл сайхан амьдардаг. Тэрний хамгийн чухал нэг хэсэг маань хүний элэг байдаг. Тэр элэг маань хэвлийн баруун доод хэсэгт өрцөн дор байрладаг. Ерөнхийдөө Монгол хүний эрүүл хэмжээний хэмжээ болон 1200-аас 1400 г орчим жинтэй тийм бөмбөрдөө тэгээд цулалаг ерөнхийдөө 8 сегментээс тогтдог маш олон пункт үйл ажиллагаа үзүүлж биед явуулж идэг ийм эрхтэн байдаг юм байна. Цөсийг ялгаруулдаг. Мөн хамгийн чухал маань уургийн синтезэд оролцдог. Уургийн синтезэд оролцсон гэдэг маань бидний нөгөө хоол ундаар орж байгаа амийн уург маань задраад амийн өвчл болоод бусад эрхтэн систем болон бусад нөгөө энэ том булчингуудыг хөдөлгөхөд аюул чухал үүрэгтэй байж байгаа. За нөгөөх маань одоо тосон дуустдаг А, Е, Д, Е, К гэх витаминуудыг бол нийлэгжүүлж синтезэлж байдаг. Мөн бидний хамгийн чухал нөгөө сахар за тэгээд амийн одоо уурганы бүтцүүд мөн хамгийн чухал юм маань болохоор өөх тосыг одоо ялгаж боловсруулж ингэж байж байгаа тийм эрхтэн байгаа юм. Тэгэхээр л одоо нэг үгээр хэлбэл элэг эрүүл байна л гэдэг бол хүн одоо жишээлбэл одоо арьс саласт одоо өсний одоо ургаалт тий одоо бүхэл юм аа л эрүүл сайхан байх нь ш. Тэгээд мөн бидний бүх юм аа одоо нэг элгийн хамгийн гол үүрэг маань болохоор бидний амаар орж байгаа бүх зүйлийг хоргуулж илж идэг юм байна. Тэгэхээр одоо хүний одоо их мэдээж одоо хэрэггүй эрхтэн гэж юу аах вэ? Тэгэхээр ихтэй тэр дундаас элэг бол хамгийн онцгой чухал эрхтэн байдаг юм аа. Тэгэхээр Саруул доктор сая эрүүл элгийн тухай ярьлаа. Тэгээ ер нь хамгийн гол нь хүний биеийн хамгийн чухал эрхтэн нэг нь элэг юм байна. Тэгээ элгийг эрүүл байхад л одоо эрүүл чигээр нь хадгалж явах ёстой. Гэтэл бидний одоо олон янзын шалтгаанаар элэгний халдварт өрсөлт болон элэгний одоо бусад одоо элгийг гэмтэх нөлөөнүүдийн улмаас элэг маань одоо гэмтэж элэг маань яг хөхтэй цаашаа элэгний өрөвсөлт болж эрүүл байдлаа алдагддаг. Энэ нь цаашаа элэг нь удаан хугацаагаар өвдөж байгаад хатуурал болдог. Хатуурал нь одоо бас элэг үйл ажиллагаагаа чадхаа болоод элэгний хавдар руу бас шилжиж болно. Ингээд элэг маань бол хүний биед бол ямар ч өөрийн үүргээ биелүүлэхгүй болчихдаг л да. Тэгээд ийм одоо шатлалаар жишээлбэл харахад одоо ийм одоо дүрс харагдаж байгаа нь. Тэгээд би энэ өнөөдрийн энэ элэгний асуудал гэдгийг их анхаарч үзсэн нь бол үнэхээр манай иргэдийн дунд бас янз бүрийн ойлголтууд байдаг. Одоо ийм ч учраас одоо Монголд бол элэгний асуудлыг эрүүл элэгтэй болох олон янзын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энд бас нэг бас давхар ойлголт өгөхүүднээс манай том мэргэжлийн эмчнэр маань болж байгаа. Тэгэхээр энэ элэгний одоо халдварт өрөвсөл тийм элэгний вирусны гепатит маань одоо чухам ямархуу маягтай хэмжээнд байна уу? Энэний хортой нөлөө нь ямар байна уу гэдгээр манай Саруул доктороос одоо ярих байх л да. За тэгэхээр элгийг олон шалтгаан гэмтээдэг гэж бид нар бүгдээрээ мэддэг тий. Үүний хамгийн томоохон байр суурь эзэлдэг маань Б, С, Д, Е гэх мэт одоо вирусүүд байдаг. Тэгэхээр жижиг организм бахна шүү дээ элэг гэмтээдэг. Тэгэхээр энэ маань болохоор дэлхийд дээр ерөнхийдөө 9 төрлийн вирус элэг гэмтээдэг юм байна гэдэг нь тогтоогдсон байгаа юм. Манай Монголд бол ерөнхийдөө 5 төрлийн вирус байгаад байгаа. За жишээлбэл А, Е гэж вирус байдаг. Энэ маань болохоор ахуйн замаар халдварладаг вирус. За ахуйн замар гэдэг маань ихэнхдээ ялангуяа бид нар мэддэг нэг А вирус бохир гарын шараа гэл тэ. Тэгэхээр Монгол улсад бол анх 1952 онд вирус гепатитыг ялган бүртгэсэн байдгийг. Тэгээд дараа нь Б вирусыг бол 1981 онд Цэг бол арай хожуухан
89-89-89-89-89-89-89 онд ялгсан би. Ингээд С гэдэг оншиг тавьсан байдаг. За тэгэхээр нөгөө ерөнхийдөө бол Е гепатит гэдэг маань болохоор түрүү хэлсэн бохир гарын халдвар буюу ихэдэ дандаа хүүхэд аагаар бол дандаа хүүхэд насны бага насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг. За 2011 онд яг энэ талаар бол маш олон халдвар төрний тэмцэх үндэсний стратеги болон олон үе шаттай авсан арга хэмжээний үндсэн дээр хамгийн чухал юм маань А вирусээс сэргийлсэн вакцин гэдэг нь гарснараа хүүхдүүд ерөнхийдөө өвдөх хувь маш бага болсон. Эрт онцлоод, зөв онцлоод эмчилгээ зөв явах юм бол А хэлбэрийн гепатит бол ямар ч үлдэцгүйгээр ийдгэж болох нэ гэж байна тийм байдгийн байна л да. БЦ хэлбэрийг болохоор одоо ер нь бол олон эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол Монгол улсын хувьд бол Монгол улсын нийт хүамын дунд Б вирусын халдвар бол нэг 11.8% орчим гэж ер нь дүгнсэн байгаа. С вирусын халдвар бол нэг 10 орчмоос нэг 15.8 орчим хувь гэж дүгнсэн хувь бай тархалтай байж болцгоо гэж үзсэн байдаг. За БЦ дельта вирусын халдвар нь яг юунаас дамжиж халдварлагддаг вэ гэхээр энэ нөгөө нэг арьс салст нэвтэлсэн бүх замаар халдвартай хүнээс дамжиж хүний элхийг гэмтээдэг ийм вирусын халдвар байгаа. Тэгэхээр арьс салс нэвтэлсэн гэдэг маань бүх юм ордог. Жишээлбэл одоо мессежлбэр нөгөө одоо харцангуй ариутгал багтаа газар хийгдсэн баг тийм ээ. Баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн хэрэгэлсэн баг. За дээр нь болохоор одоо яг залуучууд бол ихэнхдээ гоо сайхны мессежлбэрүүд бас их хэрэгжилж байна. Арьс салс тийм бүтэн тэгээд тэр нь бол хадвар дамжуулах үндсэн шиприцийн халдвар гэж яг тийм шиприцийн халдвар гэж яриад байгаа. Манай улсын хувьд болохоор бол ганц шалтгаан байхгүй, нэлээд хэдэн шалтгаанууд нь хавсарч явж идэг. Үүнд бодис солилцооны өөрчлөлтүүд, энэ арх архины бүтээгдэхүүний хэтрүүлэн хэрэглэлтүүд байж идэг. Өөр дээр нэмээд өөрийн дархлааны өвчин гэж байдаг. Аутоиммуны өвчин эдний шалтгаантай элгийн хатварлал гэж үүсэж идэг. Энэ болохоор бол үндсэн вирус болон бусад шалтгаанууд бол харьцангуй бага байдаг. За орчин үед энэ элэг судлалын салбарт энэ үндсэн шалтгааных нь эсрэг эмчилгээнүүд бол сүүлийн хэдэн жил бол маш эрчимтэй хөгжсөн. С вирусын эмчилгээний асуудал дэлхийн нийтэд үндсэндээ бүрэн шийдэгдчихлээ. Б болон дельта вирусын асуудлууд бол одоо шийдэгдэх замдаа орсон. Туршилтын судалгаануудын үр дүнгууд эхнээсээ гараад эхэлсэн явж байна. За бодис солилцооны шалтгаантай хувьд бол энэ хувь хүний амьдралын дэглэм, хэрэгжилж байгаа хоол хүнсийн асуудлыг шийдэхэд болж байгаа. Архины шалтгаантай тохиолдолд энэний хэрэглээг зохицуулахад энэ өвчин үүсэх нь бол багаснаа гэж үздэг. Харин дархлын шалтгаантай үүсэж байгаа элэгний хатварлал болон цусны замын сувгийн хатварлын үед энэ маань сүүлийн үед гарч ирж байгаа дархлыг дарангуулах эмийн үр дүнгээр бол энэ маань тоон багасж байгаа. Онцлогооны хувьд бол маш сайжирсан ийм байдалтай байж байгаа. Эмчилгээ бол боломжтой байна. Боломжтой байгаа. Энэ С вирусын антиген эмчилгээ талаар одоо сүүлийн хэдэн жил манай эрүүл мэндийн салбарт бол нэлээд амжилт олж байна л да. Тийм ээ. Энэ гаднаас орж ирсэн тэр харбон эмийн одоо үр дүн энэ төр ямар байна вэ? Иргэд маш шинийг сонирхож байгаа л да ер нь. Үр дүнтэй байна тийм. Тооцоо судалгаа гэж бас мэдээж гаргасан байдаг баг л та. Энэ хар оны үнэхээр үр дүнг өгч чадж гэнэ үү гэдэг бас асуулт байгаа. За хөсөөт төвдөр 2015 оноос хойш бол нөгөө вирус гепат архаг вирус гепатитийн бүртгэлийн програм гэж програм бол сайдын тушаалаар байгуулагдсан байгаа. За үүнээс гадна эмийг орж ирэхээс өмнө бол маш олон эмнэлгийн эмч нар мөн ашуусын маань доктор профессорууд зөвлөх багаар ажиллаад ингээд эмчилгээний удирдамж эмчилгээ ямар яаж эмчлэх үү, хинээ хянах уу, эмчилгээний үр дүн яаж гарах уу гэдэг энэ эмчилгээний удирдамж буюу зааврыг бол боловсруулад батлагдсан байсан. За үүнээс хойш 2015 оны 12 сард манад анх орж ирсэн бол хар оны эм. За энэ бол эм бол мэдээж дэлхийд дээр бас анхал удаа хийгдсэн. Яагаад бол хуучин бол урд нь энэ бол вируст шууд нөлөөлдөг юм гэж үздэг тийм ээ. Яагаад бол С вирус маань өөрөө дотроо их олон уургийн бүтэцтэй тийм бас ховсимхай учраас тийм вакцин гаргаж амжаагүй байсан тийм ээ. Тэрнээс гадна яг ийм үр дүн сайтай эм бол ер нь харцангуй хараахан байгаагүйсэн. Вирусын үржлийг одоо тийм дарангуулдаг ийм яг бүтцийн бос уурагт нь болон бүтцийн уурагт нь шууд нөлөөлдөг ийм бол байхгүйсэн. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтний хувьд бол үнэхээр одоо тийм стоп дэвшил гайхамшигтай дэвшил бол гарсан. Би нэмэлт хэл энэ дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Америк нэгдсэн улс элэгний эмчнэрийн холбоо болон Европын элэгний эмчнэрийн холбооны гаргасан удирдамж байгаа. Үүн дээр болохоор бол С вирусын энэ РНК гэж бүтцэн хэдээс дээш байвал эмчилгээнд оруулах уу, хэдээс доош байвал эмчилгээнд оруулахгүй гэсэн удирдамж байдаг. Яг энэ удирдамжийн дагуу манай улсын удирдамж батлагдсан. Энэ болохоор 2015 онд шилэг дам сайдын үед батлагдаад манай яг энэ чиглэлийн эмч мэргэжилтнүүд энэ удирдамжийг барьж ажиллаж байгаа. Энэ дээр нэмэлт хэлэхэд
стандарт өвчтнүүдийн эмчилгээ бол үр дүн сайтай байгаа. Үүнээс гадна бөөрийн архаг дутагдaltaй, зүрх судасны өвчтөй, чихрийн шижүү өвчнөд, мөн цусны өвчтөй хүмүүстээр энэ эмчилгээний бас өвөрмөц бус өвчтнүүдэд бас эмчилгээний асуудлууд гарч ирж байгаа. Одоо энэ эмчилгээ бол яг энэ дээр хийгдээд явж байгаа. Зарим үр дүнгууд нь гарцсан явж байгаа. Ийм байдалтай байгаа. Гэхдээ энд бас C вирусын эмчилгээ хийснээс гадна зарим өвчнүүдэд сэтэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Энэ уг өвчин идэхгүй байж болно. Эсвэл давхар шинээр дахин халдвар авсан байж болдог ийм тохиолдлууд бүртгэгдэж байгаа. Мөн хажуугаар нь эмчилгээ хийгдэж байгаа явцаа хийгээд эмчилгээний үр дүн гарсан ч гэсэн шинээр элгийн хавдар бүртгэгдэх тохиолдлууд бүртгэгдсэн байгаа. Энэ нь болохоор бол цаашдаа бид нар энэ эмчилгээг хийж явах явцад стандарт болон өвөрмөц бус эмчилгээ хийж яхад хийгдэх хяналтыг сайжруулах ийм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа ийм байдалтай байна. Маш зөв гэж ойлгож байна л да. Ер нь энэ эмчилгээг явуулахад зөвхөн нэг эм аваад ууччихснаар биш. Тийм ээ. Тэрний өөрөөр хэлэх юм бол манай иргэдийн ярьдгаар гамын сайн барих, дэг журмын сайн барих тийм ээ. Энэ эмчилгээ хийж аригтаар суухгүй ч байдаг юм уу, хортой элдвийн хортой зоршил байвал тэрийгэ болох сүрээд олон юм шалтгаан байна л да. Эмчилгээний үр дүнгийн нэдэ зүйл нэмээсээ гаднаас иргэн хүмүүс өөрсөөс илүү их шалтгаалж байна шүү дээ. За бид нэр сүүлийн 2007 оноос хойш монголчууд элэг шилжүүлэн суулгах тухай асуудлыг хүндж тавиад 7 онд анхны элэг шилжүүлэх баг байгуулагдаад 2011 онд Солонгосын Асан төвтэй манай Монголын үндэсний элэг шилжүүлэх баг анхны элэг шилжүүлэн суулгаснаас хойш өчигдрийг хүртэл бид нэр 33 элэг шилжүүлэн суулгасан байна. Бид солонгосуудтай хамтраад хийдэг байсан. Одоо монголчууд өөрсдөө бие дагаад хийдэг болцсон. Энэ мэн болохоор бол энэ өвчний хүндрлийн үед бүрэн үнэлгээний асуудлыг шийдэж байгаа том технологи дэвшил байгаа. Залгины хатвар үүсээд хатварлаас үүссэн хавдрыг үүсч чад элэг тайрах болон тэр элэгний хатварлаас үүссэн хавдрыг бөглөх, түлэх, химийн эмчилгээгээр эмчлэх болон радиоактивт ютриум 90-ээр хүртэл эмчилгээ Монгол улсад нэвтэрсэн. Энэ бол дэлхийн аль ч орны клиникийн практикт бүрэн хэрэглэгдэж байгаа аргуудыг Монгол бүгд хэрэгжилж байна гэсэн үг. Хамгийн сүүлийнхэн технологи нь бол элэг шилжүүлэн суулгах. Энэ бол Монголд нэвтрээд одоо 6 дахь жил рүүгээ орж байна. Үр дүн бол сайн болж эхэлж байна. Тэгээ сайхан мэдээ гэхээр өнгөрсөн 7 хоногт засгийн газрын хуралдаанаар элэг шилжүүлэн суулгах хүмүүсийн эмчилгээний асуудлыг тодорхой хүмүүст бол хувьд бол засгийн газар шийдэж өгсөн. Эмчилгээг бол үнгүй даатгалаас болон засгийн тодорхой хэмжээний санхүүжилтээс хийж өгнө гэсэн гарсан байгаа. Донорын асуудал ер нь ямар хэмжээнд байдаг юм бол одоо элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байлаа гэхэд донор олдохгүй асуудал их байдаг болов уу гэж бодоод байгаа юм. Анх элэг шилжүүлэх технологи эхэлж байхад бид нэр донорын тухай бидний багш нараа бидний хамт ажилладаг хүмүүс маань зөвлөж явахад бид бас нэг сайн ойлголтгүй явж ирсэн юм шиг байна. Яг амьдрал дээр гараад практикт юм хийгээд эхэлсэн чинь гол энэ технологи чинь гол асуудал нь донор байдаг юм байна. Үүнд энэ эрхтнийг шилжүүлж байгаа эмч баатар биш, донор нь баатар байд юм байна. Ягаад гэвэл тэр хүн өөрийнхөө эрүүл эрхтнээс тасалж авч өгж байгаа учраас энэ хүн байна хамгийн том шийдвэрийг гаргаж байгаа. Яг амьдрал дээр тохиолдоод үзсэн чинь манад элэгний өвчлөл өндөртэй, бодис солилцооны өндөр солилцооны асуудалтай оронд донорын асуудал бол асуудал болж гарч ирсэн. Ягаад тэгэхээр энэ маань ах дүүнрээсээ болон сайн дурын бэлгэлээр гэдэг асуудал байгаа ч гэсэн энэ тодорхой хэмжээгээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, донорын сонголтыг өргөдөх асуудал гарч ирсэн. Бид энэ болгон одоо эмийн эмчилгээ, мэслийн эмчилгээний дараагаар элгийг дараад яаж хамгаалж, яаж одоо аршаан сувлал энэ талаар бас бодох хэрэгтэй юм тийм ээ. Гам ямар аршаан сувлд явсан дээр үү, ямар гам хэрэгэлсэн дээр үү гэдгийг бас энийг дээр цогцоор нь шийдэж байгаа их зүгээр юм гэж бодож байгаа юм бүрэн. За энд юм байгаа юм л да. Энэ вирус гепатиттэй хүмүүсийн эмчилгээ за энд бол эмчилгээ хийгдээд үр дүн гарсан бол цаашдаа юу ч хэрэггүй. Зөвхөн хянаад дахин халдвар авахаас сэргийлэх асуудал байгаа. Харин амьдралын дэглэмүүдээ зөв сахих систем байгаа. Элийг шилжүүлсний дараа болохоор аршаан сувлал дээр хэрэггүй баха. Хамгийн гол нь тэр дархлаа дарангуулах эм. Энэний тунг маш зөв барих. Хоёрдугаарт нь
янз бүрийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх. Амьсгалын замын халдвар болон хоол уус замын халдвар авахаас урьдчилан сэргийлэх асуудал байдаг. Энийг л маш сайн сахих ёстой. Дэргэд ам дамжин яригдсан нэг нэгнийхээ одоо үгэнд итгээд буруу имчилгээ одоо зөв буруу гэдгийг ч мэдэхгүй янз бүрийн юмнуудыг хэрэгэлдэг л дээ. Би бас интернетээр ч гэсэн нэлээд их судалж үзлээ. Маш олон асуудлууд байдаг юм байна. Ерөөсөө одоо цус дурдах юм бол хээр 3 жил хөвцөө хомоол өгөх хомоол гэж нэрлээд одоо буцалгаж явал сайн байдаг гэж байна. Хар толботой хэдий ч одоо толботой мөртлөө өнгөн шар хальстай банан идэх юм бол одоо хавдартай хүн баг идгээд босоод ирж гин гэж байна. Тэгээ ерөөсөө элэг муутай хүний гарын алганд бас хүрэнцэн байдаг гэж нэг шинж тэмдгээр элэгний өвчлөлтөд мэдчих болдог гэд бас тийм байдаг юм байна. Элэгний бурхан ээзгий гэж бол бас их ярьдаг. Тэгэхээр ээзгийний талаар бас байна. Одоо бас дээрэс нь эрэгт одоо малын эрэгтэн одоо хүний эрэгтэн сайн гэдэг ч юм уу. Бөөрөндөө сайн, элэг сайн гэдэг ч юм уу. Ийм их ам дамжсан төөрөгдлүүд иргэдийн манд донд айгүй их яваад байдаг. За одоо энэ нотлохын тулгуурласан ангаах ухаан гэж байгаа. Энэ болохоор бол одоо яг үндсэн Европын ангаах ухааны үндсэн суурь юм. Аливаа ямиг хамгийн түрүүнд нотлно. Нотлсныхаа дараа тэрийг эмчилдэг. Амжилтын аргууд нь болохоор энэ хэд хэдэн үе шатны туршилтуудыг дамжиж ээж хүн дээр клиникийн практикт орж ирдэг. Энийг бол ерөөсөө бид бодож олоогүй. Энийг бол дэлхийн ангаах ухааны хөтөлж яваа энэ өндөр хөгжсөн орны ангаах ухааны эрдэмтэд том их сургуулийн лабораториуд хийгээд гаргачихж байгаа. Би бол ингэж боддیں۔ Монгол хүний онцлог, Монгол хүн тийм тодорхой хэмжээгээр Монгол хүний онцлог байлгүй яг хөө. Цаг агаар, байгаль, өшөө тэр газар зүйн байрлал, хувь хүний гэдэг. Гэхдээ үндсэн дээр тэр том лабораториуд бол бүх талаас нь судлаад яг энэ өвчинд яг ийм хэрглэж болно, ийм багжаар ингэж онцлно гэдээ бүгдийг гаргачихж байгаа. Тэгэхээр энэ нотлохын тулгуурласан ангаах ухааныхаа үр дүнг бид маш сайн хурдан хэрглэж энэ эмгэгтэй өвчтэй гарт өмнө эмчлүүл бид нар дэлхийн энэ эрдмийн охиос бол хоцрохгүйгээр хүртээд дээр нэмээд тэднэртэй бас зэрэгцээд яг энэ төвшөнд ажиллаж амьдарч болно гэж үзэж байгаа. Төрөний тэр ярьсан янз бүрийн эмчилгээ гэж байгаа. Энэ бол тэр үед биш дээр үед байсан хөөрхийн нөгөө хүмүүс эм тариа олдохгүй ядарсан тэр үед л хэрглэж ирсэн энэ аргуудыг л нөгөө одоо дамжуулаад хэрглэж байгаа. Тэгэхээр одоо энэ мэн бас яг үндсэндээ бол иргэдийн эрүүл мэндийн боловсрол нингэн байгаа учраас энэ ингээд буцаад ингээд яваад байгаа. Тэгэхээр аль болох эрүүл мэндийн боловсролыг тэр тусмаа нотлохын тулгуурласан ангаах ухааны боловсролыг ард түмэнд ерөөсөө энэ системтэйгээр хүргэх бараг хүүхэд наснаас нь эхлээд энийг ойлгох ёстой болж байгаа. Тэгж чадвал бид нэр хувь хүн ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарна, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмчнэр ч гэсэн энэ тул зөв хандлагаар ажиллана гэж бодож байгаа. Тэгээ хүн нэгэнд өвдсөн байхад бол амьд үлдэхийн тулд юу сайн гин тэрийг л одоо хэрэглэх юм болчиход байгаа юм байхгүй. Тэгэхээр хүн гэдэг чинь бол нэгэнд өвдөөд ийм болсон үедээ л одоо яаж амьдралын тлэнгид тэмцэх биш. Залуугаас нь биеийг залуугаас нь гэж ярьдаг. Эрт эрүүл байхаас эхэлж л одоо тэмцэж эхлүүл. Бие харил бол одоо ийм төрөхгүй л байна гэсэн үг л дээ. Нэгэнд өвдсөн юм байгаа үед ямар нэг юм сайн л гэвэл тэгэл ерөөсөө тэрийг юу ч байсан идэхэд бэлэн л байдаг. Яг л амьд үлдэх хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас эмнэлэгт урьдчилан сэргийлэлт гэдэг чинь эндээс гарч ирж байгаа юм шүү дээ. Одоо нэг орчин үеийн ангаах ухааны үндсэн чиг чинь урьдчилан сэргийлэлт ангаах ухаан болсон. Яг тэгвэл өвдсөн хойно асар их мөнгөөр нь одоо тий үнэгүй юм гэж байхгүй шүү дээ. Одоо манай иргэд зарим нь хүмүүс ярьдгийн яг л ч ойлгож л байгаа хэлэхдээ би үнэгүй эмчлүүлмээр байна. Төлбөргүй өгмөөргүй одоо яачмаар байна. Гэж үнэгүй юм гэж байхгүй ард нь хэн нэгэн хүн дааж л байгаа шүү дээ. Төр эсвэл төр дааж байгаа. Асар их юу гаргаж байгаа. Тэр вакцинжуулалтын тухай ярьж байна. Вакцин хийгээд өвдөхгүй одоо сэргийж болох юмыг өвдөөсний дараагаар асар их мөнгө гаргана гэдэг чинь бол улс орны эдийн засаг ч гэсэн энэ бол нэхэрэг асуудал. Хувь хүн өөрөө эрүүл мэндээр хохирж जैन дээр нь амьдрал нь хохирно, цалин мөнгөөрөө ч хохирно. Тийм учраас урьдчилан сэргийлэлт эрүүл байхад нь л одоо анхаарах хэрэгтэй юм гэдэг. Нэгэнт ингээ үүссэн байгаа асуудалт тийм ээ. Бас бодиттойгоор төр засгийн удирдлагад байгаа хүмүүс эрүүл мэндийн яам, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам, даатгалын галзар ингээд шийдэд өгж байгаа ч гэсэн энэ бол хангалтгүй юм. Хувь хүн өөрөө бас энэ дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ дээр бол энэ
телевиз, радио, одоо сошиал ертөнцийн ч гэсэн энэ дээр бас анхаарлаа хандуулж энд бас массыг бас зөв ойлголт өгөх, зөв мэдээлэлээр бас хангаж явах хэрэгтэй болов гэж бодож байгаа. За тэгэхээр өнөөдөр бол энэ илэг гэдэг сэдв маань 30 минутанд бол яагаад ч угаасаа багтаж ярьж дуусахгүй сэдв байгаа. Олон мэдээллүүдийг үзэгчдэд хүргэмээр байна. Гэхдээ данж нэвтрүүлгийн маань цагаас хугацаатай учраас энд хүрээд өндөрлж байна. Дараа бид бас энэ талаар цуврал мэдээлэл болоод нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг бэлдээ гэсэн зорилго тавиа ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас та бүхэн хамтран ажиллаарай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт урьдчилж оролцсон мэдээлэл үзэгчдэд хүргэсэн 3 эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Арга барилгын дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хилээрээний зөв хөвштэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өн хүүхд багчууд та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хуудас 8860 52. Танайх нүүрс төлдөг, манайх бабрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаад тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Өтлөг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадаалтыг үздэг. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хойлагт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь замдыхыг тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйг боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль эколого үр хөвгтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Танайх нүүрс төлдөг, манайх бабрын шиг төлдөг цаг өнгөрсөн. Манайх шалны хадаад тавьсан. Ороод ир наашаа. Цооц. Өтлөг орж байгаа манайх сэрүүхэн. Шалны хадаалтыг үздэг. Тэгсэн ч гэсэн сэрүүхээ. Хойло манад орох уу? Би хойлагт болчих. Үгүй чи олны мэдгээр нь минь замдыхыг тавиулахгүй. Монгол орны цагийг зориулсан захиалга хийж байгаа. Мэргэжлийн инженерүүд нь суурьдуулаад өгч байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйг боддоо эрсдлийн даатгалтай эрчим хүчний хэмнэлттэй. Байгаль эколого үр хөвгтөх эрүүл мэндийг бодсон ч гэсэн чанартай шалтны халаалтан дээр юм байна. Минь зам. Арга барилгын дэргэдэх Dream хөтлөгч жүжигчний сургалт үе таалгаан нийлээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа бол манай сургалтын төвийг зориорой. Би ирээдүйд дуучин болохыг хүсдэг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд би Dream сургалтын төвд суралцж байгаа. Сайн байцгаана уу? Наа Бигэр гэдэг. Би энэ сургалтын төвийг зорж ирсэн. Шалтгаан нь хилээрээний зөв хөвштэй болох, өөрийгөө бусдад зөв илэрхийлэх, мөн илтгэх урлагаа дэвшлүүлэх, кино тоглох мөрөөдөлт учраас жүжиглэх авьяасаа нэм хөгжүүлэхээр энэ сургалтын төвийг зорин ирсэн. Мөрөөдөлд өн хүүхд багчууд та бүхнийг манай сургалтын төв хүлээж байна. Холбоо барих хуудас 8860 52. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент тэгж таны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн гоо сайхны зөвлөгөөний булан эхлэж байна. Энэ удаад бид 100-ны эмэгтэйчүүд арьс гоо заслын мэрэгжлийн эмнэлгээс арьс батгших өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлдсэн байгааг хүлээн авч үзээрэй.
Эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болон эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаад зуны эмэгтэйчүүд арьс гоо заслын эмнэлгээс одоо батганы тухай зөвлөгөө үзэгчдэд хүргэх гэж байгаа маа. Тэгэхээр туул эмч бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Өсвөр наснд ялангуяа нөгөө шилжилтийн насны онцлог гэд хүүхдүүд маань нэрлдэг батгашилт бай. Бас нүүрэн дээр их гарах хандлагатай байдаг. Тэгэхээр энэ тал дээр та ямар зөвлөгөө үзэгчдэд хүргэх вэ? За батга бол их олон шалтгаантай л да. Ер нь 12-25 насны хамран одоо өршүүлдэг. Ер нь арьсны асуудлын дотор бол нэлээд дээгүүр барилцдаг юм. Арьсны нэг тулгымцсан асуудал байгаа. Тэгээ ер нь бол сүүлийн үед охид хөвгүүдийн одоо бие махбодын хөгжлийн акселерац буюу хурц гэж ярьдаг. Тэр маань хэрт болсон төрөсөнтэй холбоотойгоор ер нь 10-11 настай охид хөвгүүний нүүрэн дээр хар утга гараад байгаа шүү. Ер нь эцэгчүүдийн хувьд бол насны онцлог гэд орхичдаг. За энэ насны онцлог гараад байгаа юм байна гэж тоохгүй орхичдаг. Гэтэл бол нөгөө юу маань газар аваад цаг хугацаа өнгөрөхийн хэрээр газар аваад хүндэрдэг. Ялангуяа сүүлийн үед бол одоо хүмүүс нийгмийн харилцаанд их орж байна. Ер нь хүнсний аюулгүй байдал одоо их алдагдж байна. Дээр нь орчин экологийн бохирдол мөн одоо энэ хүүхдүүд компьютертэй харьцаж штэ их олон цагаар сууж хядардаг. Энэ бүхэнтэй холбоотойгоор бас янз бүрийн эдэлүүлэгчний бактери ялангуяа дематикоз гэдэг арьсны шимэгч хорвоотой холбоотойгоор батга үүсэх явдал маш их гарч байна. Батга нь одоо олон янз байдаг гэж хэллээ штэ. Жишээлбэл одоо бидний жишээ явж байгаа энэ зурган дээр хүүхдэд маань ямар төрлийн батга гарсан байгаа эмчилгээний дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Тэгвэл улцын T-зон гэдэг дух цонх тийм ээ хамрын үзүүр уул цагсар хамрын шилжих нуглаа тийм ээ тэгээд биеийн одоо энэ цэежний урдсаг нурууны утгартай гадагш гардаг л да. Энэ тосны уучхан ярилдаг гэсгэр. За энэ хүүхдэр үл яг энэ арьсын нөхсөө одоо энэ хамрын эсгэр ингэ тэлсэн байна. Хар цэгм комедон буюу батга гарсан байна тийм. Энэ илүүдэл тусандаа өгсөн эзэсэндээ бүглэрсэн агаартай эсэлтэд ингэ хар өнгөтэй болж байгаа. За энэ батганы хувьд бол жоохон өнгөс болон дунд суулттай арьсны их гүн хэсгийг хамраагүй өнгөн дунд хэсгийн хамарсан тийм идэлсэн батга байна тийм ээ. Зарим гүвдрүүтэй ихэнхтэй болгоолдоо идэдсэн батга шин маань бохир орсон буюу идэлүүлэгчний өөрснөөс өөрөө оролцсон юм хойрцогчор хүндрээд ингэж гарч. Хэдэн удаагийн одоо эмчилгээ үйлчилгээний дараа хүүхдийн маань нүүр идэгсэн баг. Сая хүүхдүүд тархалтын зэрэг бол бас арцсан угаагүй тухны эсгэр илүү байна шүү дээ. За энэ эсгэр яг хоёр нь үрслийн эсрэг эмчилгээ, батганы сувгийн цэвэрлэгээ, за тэгээд акне лазергийн шарлагын эмчилгээ, мөн одоо бетафил гэдэг ааха буюу жимсний өршлөөр одоо бас зөөлөж энэ батганы гаргасан сумыг дөт болгох тийм туслагч нарын олон эмчилгээнүүд мөн хүчлэрэгчийн эмчилгээ гэж үсгий. Тэр нь одоо доор нөгөө эдэлүүлэгчний юм бактериуч нь бас нөгөө агааргүй орчинд арьсны гүнд ингээд байждаг тосны юуны өсний үүдийн нэр тийм ээ. Тэгэхээр тэдний өвчлө хуржийг зогсоох тийм ээ. Бүтэн тэгээд түрүүчийн одоо батганы эдээтэй батгнууд бүгд одоо уус шимэгдээд эдгрээд эдгэрэлтийн шинд яг энэ эдээтэй батг маань яг эдгэрэлтийн шинд хоёр төгчөр ингээд нэг жоохон толгонууд судаг л да. Тэгээд толгонд дараачин шин эмчилгээ гэж би MTC эмчилгээ, лазер эмчилгээ. За тэгээд толгой багасна, бүдгэрн тийм нөхцөл дайрлан арьсны өнгөнд их сайхан цэцэрдэг юм аа. Батг маань их дотор олон янзлаа. Тэгэхээр тэр болгонд тохирсон юм бүтээгдэхүүнүүд жишээлх юм бол энэ фитогормон гэдэг урмлын одоо гормон уусан эмэгтэйчүүдэд маань бас нөгөө цэвэршилттэй холбоотой мөн одоо залуу эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал хямрал, өндөгчний өрсөлтэй холбоотойгоор гормоны алдагтай холбоотойгоор батга бас гардаг. Тэгээд тэрийг эмчилгээд энэ бүтээгдэхүүн маань зориулагдана. Дараа нь хамамиос экстракт гэдэг хам ширэлцгийн одоо 100% ханд байна. Энэ маань батга шахсны дараа бас арьсныг улайж, хавдаж, жаахан тийм зовиртой байдаг штэ. Хөөж улайдаг, хавгнадаг. Тэгээд тэрний батга шахсны дараа улайлт, зовир, үүдэлтийг дарж тайвшруулдаг юм бүтээгдэхүүн байна. За энэ витамин А байна. Ер нь тослог арьс чих зузаан нягтай юм арьс байдаг. Гуйжилт нь жаахан удаан тийм учраас гуйжилтын төрөгтөж өгөөд арьсны бүтцийг аятайхан хэвийн байдалд нь оруулж өгдөг. Гуйжилт шинжилтөнд дэмждэг витамин А нано партикл гэж байна. За мөн төрчлэн липосом концентрац плюс гэдэг батга өрөвсдөггүй мөртлөө нөгөө тос их шүүрэл тос тааварсан тийм арьс байдаг штэ. Тийм арьсны өрөвсөн тосны шүүрлийг багасгадаг юм бүтээгдэхүүн байна. За энэ витамин B концентрац гэдэг энэ болохоор өрөвсөлтэй батган зэрүүлсэн батганы өрөвслийг дардаг өрөвслийн процессыг буруулах чухал оролттой юм бүтээгдэхүүнүүд байна. Хэрэг үзэгч та бүхэн арьс гоо заслын 100 эмэгтэйчүүд эмнэлгийг зор ирэх юм бол өөрийн арьсаа тодорхойлуулаад тохирсон эмчилгээ үйлчлэгийг авах боломжтой юм байна. Амралтын өдөр үзэгчид та бүхэнд хүрдэг эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаартай хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоног чинь мэдээлэлтэйгээр уулзлаа. Түр баяртай.